1975 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Калифорни мужийн Лос Анжелес хотод нэгэн охин мэндэлсэн нь хожим дэлхийн хамгийн танигдсан эмэгтэйчүүдийн нэг болсон Анжелина Жоли Войт байлаа. Түүний овгонд Холливуудын алдар нэр багтсан ч хүүхдийн хувь заяанд дулаан биш, харин хүйтэн сүдэр дагуулж ирсэн юм. Анжелинагийн эцэг Джон Войт бол тухайн үеийн Америкийн нэр хүндтэй жүжигчдийн нэг байлаа. Камерын өмнө тэр хүчтэй ир байсан ч бодит амьдрал дээрээ эцэг хүний үргийг хангалттай гүйцэтгэж чадсангүй. Анжелина нэг нас хүрэхтэйгээ зэрэгцсэн эцэг ихэн салж, ээж Маршалин Бертранд хоёр хүүхдэд тэврэн нөхрөөсөө явсан. Энэ бол Анжелинагийн амьдрал дахь анхны хагарал, тэр хагарал хизээч бүрэн эдгээгүй. Маршалин Бертранд өөрөө жүжигчин болох хүсэлтэй байсан ч гэр бүл цаасны дараа энэ мөрөөдлөө орхиж хүүхдүүддээ бүхнээ зориулсан эмэгтэй байв. Анжелина хожим ээжигээ миний жинхэнэ баатар гэж тодорхойлсон. Ээж нь охиныхоо дотоод ертөнцийг ойлгож ганцаардлыг нь анзаарч чимээгүйхэн дэрэгдэн байж чаддаг хүн байсан. Харин аавын орон зай Анжелинагийн амьдралд байнга дутуу байсаар иржээ. Бага наснасаа эхлээд Анжелина өөрийгөө өөр гэдгээ мэдэрч өссөн. Тэр гоо сайхны стандартын гадна байсан. Туйрхан биетэй, урт нарийнхан хүзүүтэй, шүдэндээ аппараттай, нүдэнд нь үргэлж гуниг хурсан охин. Сургуульдаа бусад хүүхдүүдтэй уус чадалгүй гадуурхагдж дооглуулж, харин өөрийгөө хамгаалах ганц арга нь дотоод ертөнцийн нуугдах болсон. Хар хувцс өмсгөн түүний хувьд зүгээр нэг стил биш, харин хамгаалалт байсан. Өсвөр наснд хүрэх үед энэ ганцаардал улам гүнзгийрв. Тэр үеэс сэтгэл гутралын шинж илэрч өөрийгөө гэмтээх зан авир гарч эхлэв. Энэ бол анхаарал татах орлого биш, харин дотор нь хурсан өвдөлт, гарцааж байсан хэлбэр нь л тэр. Анжелина хожим энэ тухай маш илэн далангүй ярьж, би өвдөлтийг мэдрэхийг хүссэн юм биш. Харин амьд гэдгээ мэдрэхийг хүссэн гэж хэлсэн байдаг. Үхэл түүний бодлоос хол байгаагүй. Гэхдээ үхэхийг хүссэндээ биш, харин амьдрах утга учраа олж харахыг хүссэндээ тэр ийм харанхуй бодлуудтай нүүр тулж байв. Энэ дотоод тэмцэл нь түүнийг бусдаас илүү хурц мэдрэмжтэй, эмзэг боловч гүн гүнзгий хүн болгож төлөвшүүлсэн. Анжелинагийн аавтайгаа харилцаа жил ирэх тусам улам муудав. Джон Войт хэвлэлээр дамжуулан охиныхоо зан авирыг шүүмжилж, сэтгэл зүйн асуудалтай хэмээн ил тод ярьж байсан нь Анжелинад дахин шарах үлдээв. Эцэст нь тэр аавынхаа овгийг албан ёсоор хасуулж Жоли гэдэг нэрийг сонгосон. Энэ бол нэр солихоос илүүтэйгээр өөрийгөө эцгийн сүудрээс салгаж, өөрийн замыг тодорхойлсон бэлэгдэлд алхам байлаа. Жүжигчин болох хүсэл Анжелинад багасаа байсан ч энэ хүсэл алдар нэрийн төлөө биш байлаа. Харин дотроо багтаж ядсан мэдрэмжүүдээ илэрхийлэх ганц арга нь энэ урлаг мэд санагддаг байж, ээж нь түүнийг кино театрт дагуулan орж тэлэгцэн дээр эмэгтэй дөрүүдийг харуулan чи ч гэсэн тэдэн шиг амьдарч чадна гэж хэлдэг байсан нь Анжелинагийн зүрхэнд гүн сууж. Карьерийн анхны алхмууд нь модель хийж эхэлсэн үеэс тавигдав. Камерын өмнө тэр ичимхий биш байсан. Харин жисэргээрээ нүдэрээ ярьж чаддаг, дотроо байгаа айдас уур гунигаа нуухгүйгээр гаргаж чаддаг нэгэн байв. Түүний тоглолт төгс биш ч үнэн байсан. Яг энэ үнэн чанар нь түүнийг хожим бусдаас ялгаруулсан юм. Анжелина Жолигийн амьдралын эхний үе бол од болохоос өмнөх тайван үе биш. Харин ч дотооддоо хагарч бударсан, өөрийгөө олох гэж зовсон, хайр гэх зүйлийг дутагдж мэдэрсэн он жилүүд байлаа. Гэхдээ энэ бүх шарх зовлон түүнийг сулруулсангүй. Харин ч дараагийн шатанд төсвөртэй, зоригтой, айцаасаа зогтохгүй эмэгтэй болоход нь бэлтгэсэн юм. Энэ бол түүний түүхэн эхлэл, алдар нэр хараахан ирээгүй, ихтэй харанхуй аль хэдийн ирсэн байв. Анжелина Жолигийн өсвөр насны харанхуйг давж гарсан түүх кино урлагтай салшгүй холбоотой. Жүжигчин болох нь түүний хувьд мэрэгжил биш, харин аврал байв. Камерын өмнө зогсох үедээ тэр дүр бүтээж байгаа биш, харин өөрийн дотор буулсан мэдрэмжүүдийг хэлбэрт оруулж байсан юм. Үүнийгээ тэр өөрөө ч анзаардаггүй байлаа, зүгээр л амьсгалах шиг л тоглодог байсан. Анхны жижиг дөрүүд түүнийг Холливуудын системд аажмаар оруулж эхэлсэн ч түүнийг од болохгүйсэн. Харин жисэргээрээ тэр үеийн кинонуудад Анжелина ихэвчлэн гадуурхагдсан сэтгэл зүйн асуудалтай тогтворгүй эмэгтэйчүүдийг дүрсэлдэг байлаа. Энэ нь түүний бодит амьдралтай хэтэрхий ойр байв. Тиймээс ч түүний тоглолт жүжиг мэд харагддаггүй, баримтат кино шиг санагддаг болжээ. 1998 онд телевизийн Gia кинонд тоглосон нь Анжелинагийн амьдралыг үндсээр нь өөрчлөв. Энэ кинон тэр 1970-ад оны домогт модель Gia Carnegie-гийн дүрийг бүтээсэн байдаг. Гоо үзэсгэлэн мансууруулах бодис, хайр дурлал, ганцаардал, дох өвчнгээд богино хугацаанд тесрээд унтарсан амьдралыг Анжелина бараг аимшигтай бодиттой гаргав. Үзэгчид түүнийг тоглосон гэж биш, амьдэрсэн гэж хүлээн авчээ. Gia гэх энэ киноны дараа Анжелина өөрөө ч өөрчлөгдөв. Тэр энэ дүрээс гарахад маш хэцүү байсан гэж хожим ярьдаг.
Учир нь Жиагийн ганцаардал донтолд өөрийгөө устгах зан нь түүний өөрийн дотоод ертөнцтэй хэтэрхий давхцаж байсан. Кино дууссаны дараа тэр дотроо Жиаг тээж явсан. Гэхдээ яг энэ дүр түүнийг жинхэнэ жүжигчин гэдгийг Холливуудад нотолсон юм. Алдар нэр ойртож эхэлсэн ч Анжелина дотооддоо тавьширсангүй. Харин ч илүү их дарамт илүү их ганцаардал ирсэн. Энэ үедээ арх мансууруулах байс хэрэглэх нь нэмэгдэж амьдралынхаа хамгийн тогтворгүй үеийг туулж байлаа. Тэр өөрөө энэ тухай нууж хаалгүй би тэр үед амьд үлдэх хэсэгтэрээ боосоо тавьж байсан гэж хэлсэн байдаг. 1999 онд Girl Interrupted кино түүний хувь заяаг дахин эргүүлв. Сэтгцийн эмнэлэгт хэвтэж буй залуу эмэгтэйчүүдийн тухай энэ кинонд Анжелина Лиза Роу гэх дүрийг бүтээсэн. Лиза бол дурбалам, ухаалаг, бусдыг удирдах чаддаг хэрнээ дотроо эвдэрсэн нэг. Энэ дүр бол Анжелинагийн дотоод зөрчлийн илэрхийлэл байлаа. Кино багийнхан Анжелинаг тоглолтын үеэр үнэхээр айж байсан гэж дурсдаг. Учир нь тэр дүрээсээ хизээж гардаггүй байв. Камер унтарсан ч Лиза хэвээр үлддэг. Энэ нь мэрэгжлийн талаасаа гайхалтайж хүний хувьд аюултай байлаа. Гэхдээ үр дүн нь тодорхой байсан юм 2000 онд Анжелина Жоли шилдэг туслах дүрийн Оскарын шагналыг хүртлээ. Оскарын дайсан дээр гарч ирсэн тэр мөч бол ялалтын оргил мэт харагдсан ч үнэндээ дотоод тэмцлийнхэн төгсгөл биш байсан. Харин шинэ эхлэл байв. Алтар нэр түүнийг аварсангүй. Харин жилүү тод гэрэлд гаргаж ирсэн. Хэвлэл мэдээлэл түүнийг сонирхож эхэлж зөвхөн уран бүтээлээр нь бус хувийн амьдралаар нь хэмжих болов. Анжелина энэ үед хэтэрхий аюултай, тогтворгүй, хяналтгүй эмэгтэй гэсэн имижтэй байлаа. Тэр өөрөө ч үүнийг үсгдэггүй байсан. Харин жисэргээрээ би хин гэдгээ нуухгүй гэсэн мэт амьдарч байв. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлж болно. Анжелина Жоли энэ үед өөрийгөө устгахаар биш, харин өөрийгөө ойлгохоор тэмцэж байв. Түүний шууган тарж эхэлсэн хэтэрхий үйлдэлүүд бол анхаарал татах орлого биш, харин амьд үлдэх арга байв. Тэр өвдөлтөөс зүгтаагаагүй. Харин ч нүүр тулж дүр болгож тайзан дээр гарч ирсэн. Мөн Анжелина Жолигийн амьдралд хайр гэдэг зүйл хизээч тайван аюулгүй хэлбэрээр ирж байгаагүй. Түүний хайр үргэлж хэтрүүлэг дагуулж, бусдыг ойлгодог эрүүл харилцааны хил хязгаарыг эвдэж орж ирдэг байсан. Магадгүй энэ нь бага наснд нь дутагдсан халуун дулаан холбоо, тогтвортой эцгийн дүртэй холбоотой байж болох. Эсвэл зүгээр л Анжелина өөрөө энгийн хайрт багтахгүй хүн байсан ч байж мэднэ. Тэр анхны гэрлэлтэд 1996 онд жүжигчин Жонни Ли Миллертэй батлуулсан. Тэд хамтдаа Хакерс кинонд тоглож байхдаа танилцсан байна. Энэ бол хоёр залуу, хоёр эмзэг сэтгэлтэй хүний гинтийн холбоо байлаа. Анжелина хормын ёслол дээрээ цагаан даашин зөмсөөгүй. Харин харамд цагаан цам зөмсөж Жоннигийн нэрийг өөрийнхөө цусаар бичсэн байв. Энэ үйлдэл тухайн үедээ олныг цочроосон ч Анжелинагийн хувьд хайр гэдэг нь гоё зураглал биш, харин мах цус өвдөлт үнэн байх ёстой гэсэн ойлголтын илэрхийлэл байж. Гэхдээ энэ гэрлэлт удаан үргэлжлээгүй, хоёр талын карьер дотоод тогтворгүй байдал алсын зай тэднийг аажмаар холдуулав. Анжелина хожимын тухай ярихдаа Жоныг муу хүн байсан гэж би хизээж хэлж байгаагүй. Харин эсэргээрээ би тэр үед гэрлэлтэнд бэлэн байгаагүй гэж дүгэлсэн байдаг. Энэ бол Анжелинагийн амьдралын олон харилцаанд давтагдсан үнэн. Салтын дараа Анжелина улам бүр хяналтгүй мэт харагдаж эхлэв. Тэр арх мансууруулах бодистой илүү ойр болж хайр дурлалыг түр зүрийн аврал мэт хэрэглэж байлаа. Яг энэ үед түүний амьдралд Билли Боб Торнтон орж ирсэн. Билли бол Анжелинагаас нэлээд ах аль хэдийн нэрд гарсан бас дотроо зөрчилтэй нэгэн байв. Тэд Pushing Teen киноны зураг авалтын үеэр танилцж бараг салшгүй холбоотой болсон. Энэ харилцаа хайр гэхээс илүү донтох байдалтай ойр байсан. Тэд бие биеэ хид ихээр эзэмдэхийг хүсэж бүр нэгнийхээ цусыг жижиг шилэнд хийж зүйлт болгон зүүдэг байсан. Олны хувьд бол энэ хачин аимшигтай ойлгомжгүй харилцаа байсан ч Анжелинагийн хувьд энэ нь жинхэнэ холбоо мэт санагдаж байлаа. 2000 онд тэд гэрэлсэн. Анжелина тэр үед би анх удаа хин нэгэнд бүрэн итгэж байна гэж ярьж байсан. Гэхдээ энэхүү итгэл дотор тайван байдал байсангүй. Хоёр хүн хоёулаа дотроо хоосон зайтай байсан тул тэр хоосон зайгаа бие биеэрээ нөхөхийг оролдож байлаа. Энэ нь удаан үргэлжлэх боломжгүй. Гэрлэлтийнхэн яг энэ үеэр Анжелина Камбожид очиж дэлхийн бодит зовлон анх удаа нүдэрээ харжээ. Яг энэ аялал түүний амьдралыг дахин эргүүлв. Тэр дайнаас үлдсэн сүрэл өнчин хүүхдүүдийг хараад би өөрийн зовлонгоос цааш харж эхэлсэн гэж хожим хэлсэн байдаг. Камбожоос тэр Мадок сүүг үрчилж авсан. Энэ бол Анжелинагийн амьдралд анх удаа хариуцлага жинхэнэ утгаараа орж ирсэн мөч байлаа. Гэвч Биллийн харилцаанд энэ өөрчлөлт багтсангүй. Анжелина ээж болж өөрийгөө өөр өнцгөөс харж эхэлсэн бол Билли Боб өмнөх амьдралын хэв маягаасаа гарч чадсангүй. Ингээд тэдний гэрлэлт төгсгөл болов.
Анжелина сарлалтын дараа бид биеэ аварч чадаагүй гэж маш товч дүгнсэн нь энэ харилцааны мөн чанарыг яг таг илэрхийлдэг. Энэ л үеэс Анжелинагийн олон нийтийн дүр төрх аажмаар өөрчлөгдөж эхэлв. Урд нь түүнийг аюултай эмэгтэй хяналтгүй од гэж хардаг байсан бол одоо хүүхэд үрчилж авсан дэлхийг үзсэн өөрчлөгдөж буй эмэгтэй гэж харах болов. Гэхдээ түүний дотоох зөрчил бүрэн арилсангүй, харин жилүү гүн шатанд орж байлаа. Хайр сэтгэл Анжелинагийн хувьд дахин шалгуур болох гэж байсан. Энэ удаа зөвхөн түүний амьдралыг биш, Холливуудыг бүхэлдэн донслогсон харилцаа ирж байв. Анжелина Жолигийн амьдралын жинхэнэ эргэлт камерын гэрлээс хол улаан хийснээс бүрч хол газар ихэлсэн. Тэр бол Камбож. Эвдэрсэн байшин, уйлалдах хүүхдүүд, дайнаас үдсэн шарахтай хүмүүсийн дунд өнгөрүүлсэн өдрүүд. Анжелина өмнө нь өөрийгөө зовлон ихтэй хүн гэж боддог байсан бол энд ирээд зовлон гэдэг ойлголт ямар өргөн, ямар дуугүй байдгийг ойлгосон. Нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөслийн комиссартай хамтран ажиллаж эхэлсэн ихний аяллууд түүнийг өөрчилжээ. Тэр дөрвөслийн хуаран зочлохдоо камерын өмнө дүрсэхийг хүсээгүй, харин эсрэгээрээ дуугүй байж сонсож харахыг илүүд үзсэн. Хүмүүсийн түүх түүний доторх ан цав руу нэвтэрч өмнөх шархайг нь өөр өнцгөөс харах боломжийг олгов. Миний өвдөлт ганцаараа биш гэдгийг тэр тэндэл ухаарсан. Камбожоос Мадокс хүүг үрчилж авсан нь түүний амьдралын хамгийн чимээгүй атлаа хамгийн том шийдвэр байв. Энэ бол хэвлэлийн шоу биш, сурталчилгаач биш, харин өөрөөсөө өөр нэгний төлөө амьдрах гэсэн оролдлого. Ээж болсон тэр мөчөөс эхлэн Анжелина өөрийн дотоод тэмцлийг ганцаараа үүрхээ бойсон. Хариуцлага гэдэг үг түүний амьдралд бодитоор орж ирсэн. Үргэлжлүүлэн тэр Этиопиос Захара охиныг дараа нь Вьетнамаас Пакс хүүг үрчилж авсан. Эдгээр шийдвэрүүдийг олон нийт янз бүрээр хүлээн авсан. Зарим нь түүнийг одын имиж бүтээж байна гэж буруутгасан бол зарим нь жинхэнэ зориг гэж харсан. Гэхдээ Анжелина өөрийгөө хамгаалж тайлбар хийдэггүй байсан. Учир нь түүний хувьд энэ бол бодит амьдрал, бодит хүмүүсийн хувь заяа байсан. Энэ хугацаанд түүний ээж Маршалын Бертранд хүнд өвчтэй болж хор тавтартай тэмцэж эхэлжээ. Анжелина ээжтэйгээ маш ор байсан тул энэ өвчин түүний амьдралыг дахин ганхуулав. Тэр ээжийнхээ дэргэд байж совлогч нь мэд асарч амьдралын хамгийн эмзэг мөчүүдийг хамт тулсан. Харамсалтайгаар ээж нь 2007 онд нас оржээ. Энэ хөл Анжелинагийн хувьд зөвхөн хайртай хүнээ алдах биш, харин өөрийн үндэс суурийг алдахтай адил байлаа. Ээжийнхээ үхлийн дараа түүний дотор дахин хоосров. Гэхдээ өмнөх шигээ тэр хоосрлыг хэтрүүлгээр дүрххийг хүссэнгүй. Харин ажил хүмүүлгийн үйлс хүүхдүүддээ өөрийгөө бүрэн зориулв. Тэр үед л Анжелина Жоли зөвхөн жүжигчин биш, харин дэлхийдээ харилцаж чаддаг хүн болон төлөвшсөн. Кино урлагч түүний сонголт өөрчлөгдөв. Дөрүүд нь илүү бодтой, илүү шаналлтай, илүү утгатай болсон. Тэр дэлгэцэн дээрх хүчрхэг эмэгтэйг бүтээхдээ хүч гэдэг нь зэвсэг барих биш, харин шаналлыг твчих чадвар гэдгийг харуулахыг хүсдэг болов. Яг энэ өөрчлөлтийн эд үед түүний амьдралд дахин хайр орж ирэх гэж байлаа. Гэхдээ энэ удаа харин зөвхөн хоёр хүний түүх биш, олон нийтийн шууган хэвлэлийн дайралт үлгэр мэт эхлэлтэй байсан. Тэр бол Брэд Питттэй учирсан мөч. Энэ хайр Анжелинаг дахин нэг удаа тэнгэрт өргөж дараа нь хамгийн хатуу газарт унгаах болно. Анжелина Жолигийн амьдралд Брэд Питт орж ирсэн мөч Холливуудын хувьд зүгээр нэг хайр дурлалын түүх байгаагүй. Энэ бол домог төрсөн мөч байлаа. 2004 онд Мистер and Mrs. Smith киноны зураг авалтын үеэр тэд анх хамт ажиллав. Камерын өмнө тэд дайснууд, камерын цаана харин хоёр хүн бие биенээ ойлгож эхэлсэн. Тухайн үед Брэд Питт аль хэдийн дэлхийн хамгийн хүсэмжит эрчүүдийн нэг байсан, бас гэрэлсэн байлаа. Харин Анжелина бол өнгөрснөд авч өөрчлөгдөж буй эмэгтэй. Тэдний хооронд яг хизээ яаж хайр үсснийг хэн ч ягтаа хэлж чаддаггүй. Эвлэл мэдээлэл Анжелинаг шууд буруутгаж, гуравдагч итгээд гэр бүл сүйтгэгч гэх нэр зүйлгэв. Жүжигчин бүсгүйч энэ бүхэнд тайлбар өгөхөөс татгалзаж зөвхөн би бусдын гэрэлтийг эвтхийг хизээж хүсээгүй гэж нэг л удаа хэлсэн байдаг. Гэхдээ олон нийтийн шүүлт түүнийг аль хэдийн буруутгасан байлаа. Бранжелина гэх нэр тэднийг салшгүй болгож нэг цол дүр төрхийг бий болгов. Тэд зөвхөн хайртай хосууд биш, бас хамтдаа дэлхийг өөрчилж чадна гэж итгэдэг хүмүүс байлаа. Африк, Аз, ойрхон орнуудад хамтдаа очиж дөрвөслийн асуудал ядуурал дайны талаар дуугарч эхэлв. Камер тэднийг хаа сайгүй дагаж харин ч хүмүүлгийн үйлсэн ч шоу мэд харагддаг болов. Гэр бүлэн томорч хүүхдүүд нэмэгдэв. Шейлэ охин болоод дараа нь эхрүүд болох Вивиан Нокс нарыг төрүүлсэн. Брэд Питт түүний үрчилж авсан хүүхдүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж мөн эцэг нь болов. Гаднаас нь харахад тэд төгс гэр бүл мэд. Гэхдээ төгс байдал бол ихэвчлэн хамгийн эмзэг байдаг. Харин үүний дараачаар Анжелинагийн эрүүл мэндийн асуудал хурцтав.
Тэр удамшлын хор тавдрын өндөр эрсдэлтэй гэдгээ мэдээд урьдчилан сэргийлэх хүнд хагалгаанууд хийлгэв. Түүний хоёр хөхөө тайруулсан шийдвэр олон эмэгтэйд урам зориг өгсөн ч гэр бүлийн дотоод ур амьсгалд хүнд ачаалал болов. Өвдөлт айдас бие махбодын өөрчлөлт Анжелинаг дотгошоо болгосон юм. Нөгөө талд Брэд Питт өөрийн дотоод асуудлуудтай тэмцэж байлаа. Архины хэрэглээ, уур хилэн, хяналтаа алдах мөчүүд тэдний харилцаанд аажмаар анцав үүсгэв. Анжелина гэр бүлээ хамгаалахыг хүсэж илүү хатуу, илүү хяналттай болж эхэлсэн. Харин Брэд үнийг боомлол мэт мэдэрч байлаа. Хоёр хүчтэй хүн хоорондоо ингэж мөргөлдөж эхэлсэн юм. 2016 он онгоцон дотор болсон маргаан тэдний харилцааны төгсгөлийн эхлэл болсон. Онгоцны маргаан гэдэг нь 2016 оны 9-р сарын 14-өөс 15-нд шилжих шөнө болсон гэр бүлийн хувийн нислэгийн үеэр гарсан маргааныг хэлдэг. Энэ явдал тэдний саллтын шууд эхлэл болсон юм. Товч өгөөд баримтуудыг тулгуурлан тайлбарлавал тэр өдөр гэр бүл Францаас Америк нэгдсэн улс руу хувийн онгоцоор нисэж явсан. Нисэлгийн үеэр Анжелина Брэд хоёрын хооронд хүүхдүүдийн хүмүүжил болон архины хэрэглээтэй холбоотой маргаан эхэлсэн гэж Анжелина хожим шүүхийн баримттай дурдсан. Маргаан хурцдаж Анжелинагийн мэдээлгээр бол Брэд архины төлөөнд байсан бөгөөд ууртай хяналтгүй байдал үзүүлсэн гэж. Бүсгүйн талын мэдүүлэгт Брэд Питт түрмгийн зан авир гаргасан. Хүүхдүүдийн нэгэнд айдас төрүүлсэн, Анжелинаг биеэрээ шахсан. Онгоцны дотор маргаан хурц хэлбэрт орсон гэж дурддаг. Харин шүүхтэр Брэд Питтийн тал биеийн хүч хэрэглээгүй, маргаан болсон ч хүүхдүүдэд санаатаагаар аюул учруулаагүй гэж мэдгдсэн байдаг. Онгоц газардах үед Анжелина хүүхдүүдэд дагуулan тусдаад очиж буудалд очиж удалгүй салалтын өргөдөл гаргажээ. Үүний дараа Америк нэгдсэн улсын хүүхэд гэр бүлийн үйлчилгээний байгууллага болон FBI уг явдлыг шалгасан байдаг. Гэхдээ энэ хэргийг зүгээр маргаан байсан гэж үзэж эрүүгийн хэрэг нээгээгүй. Харин салалтын шүүх хурал эхэлсэн юм. Брэд Питт бүх буруутгалыг үгүйсгэсэн ч нэр хүнд нь асар ихээр ганхав. Салалтын дараах жилүүд тэдний хувьд дайны талбар шиг байлаа. Шүүх хурал баримт бичиг хэвлэлийн гарчиг олон нийтийн таалцал. Анжелина дахин нэг удаа аюултай эмэгтэй гэсэн нэр зүүж Брэд унсан баатар болов. Хин нь үнэн, хин нь буруу гэдэг асуултанд энгийн хариулт байсангүй. Учир нь энэ бол хоёр идэрсэн хүний бодиттой түүх байлаа. Бүсгүйн хувьд энэ салалт өмнөх салалтуудаас хүнд байсан. Учир нь энэ удаа зөвхөн хайр нуран унаагүй. Харин гэр бүл хүүхдүүдийн аюулгүй байдал, өөрийн сонгосон амьдралын утга учир бүгд соригдсон. Тэр олон нийтийн нүднээс алгуулж илүү дуугүй, илүү дотоод руугаа орсон байдаг. Гэхдээ түүх энд дуусахгүй. Учир нь Анжелина Жоли уналтаар дуустдаг хүн биш. Харин уналтаас утга учир гаргаж чаддаг хүн. Салтын дараах түүний амьдралд дахин нэг өөр шат эхэлнэ. Энэ шат бол алдар нэрийн төлөөх биш, харин үлдэж хосорсон бүхнийг цэгцлэх үе байлаа. Брэд Питтээс саасны дараа Анжелина Жоли дахин олонний нүднээс алга болов. Энэ удаа тэр алга болохдоо дүр эсгээгүй, жүжиглээгүй, тайлбар өгөхийг ч хүсээгүй. Учир нь өмнөх уналтууд түүнд анхаарал татах, эсэргүүцэх, хитрэх хэлбрээр ирдэг байсан бол энэ удаа уналт дуугүй байсан. Хамгийн хүнд уналт ихэвчлэн тийм байдаг. Тэр өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Зөвхөн өөрийгөө биш, бас хүүхдүүдээ. Хэвлэл мэдээллийн гарчиг шүүхийн бичиг баримт олон нийтийн таалцал донд Анжелина анхудаа од байхаа түр хойш тавьсан. Тэр ээж хүн байхыг сонгосон, өмнө нь ч ээж байсан, гэхдээ энэ удаа ээж байх нь тэмцэл болжээ. Салтын дараах жилүүдэд Анжелина кино урлагт болгоомжтой хандав. Том төсөвтэй шуугиантай төслүүдээс татгалзаж илүү дотоод, илүү утгатай бүтээлүүдийг сонгож эхлэв. Түүний найруулсан кинонууд өмнөхөөсөө илүү дуугүй, илүү өвдөлттэй болов. First Day Killed My Father кино бол түүний амьдралын философийг бүрэн илэрхийлсэн бүтээл болсон юм. Камбожийн геноцидын тухай энэ кинонд Анжелина өөрийн эцэг эх хүүхэд дайн гин буруугүй хүмүүсийн зовлонг нэг дор харуулсан. Энэ бол зүгээр нэг кино биш, түүний амьдралын дотоод тайлан байсан. Анжелина Жоли энэ үед өөрийгөө жүжигчин гэхээсээ илүү түүх дамжуулагч гэж үзэх болсон. Тэр хэн нэгний зовлон ашиглаж алдаршихыг хүсээгүй, харин мартуулахгүй байлгахыг л хүсв. Энэ л ялгаа түүнийг Холливуудын олон одоос салгаж өгдөг. Гэтэл эрүүл мэндийн асуудал түүнийг дахин сорив. Урьдчилан сэргийлэх хүнд хагалгаануудын дараах бие махбодын өөрчлөлт, гормоны тэнцвэргүй байдал, ядаргаа зэрэг нь түүний амьдралын бодит хэсэг байсаар ирсэн. Гэхдээ Анжелина энэ тухай эмэгтэйчүүдэд зориуд ил тод ярьсаар ирсэн. Энэ хугацаанд хүүхдүүд нь том болж өөрөөр зан ааш, өөрөөр шарахтай хүмүүс болон төлөвшөж байв. Анжелина өөрийгөө төгсөөж гэж хизээч нэрлэдэггүй, харин ч би суралцаж явна гэж хэлдэг. Магадгүй түүний амьдралын хамгийн шударга өгүүлбэр энэ байх. Тэр үргэлж суралцаж ирсэн. Өвдөлтөөс, алдаанаас, уналтаас.
Олон нийт түүнийг одоо ч хоёр янзаар хардаг. Зарим нь түүнийг хүчрхэг эмэгтэй гэж хардаг. Зарим нь маргаантай төвөгтэй хүн гэж харсаар байна. Гэхдээ Анжелина Жоли аль аль нь гэдгээ үгүйсгдэггүй. Тэр өөрийгөө ариун цагаан гэж хизээж дүрсэлж байгаагүй. Харин жисэргээрээ би идэрсэн байсан одоо ч бүрэн идгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Анжелина Жолигийн түүх бол үлгэр биш, сайн муу тодорхой ялгардаг түүхч биш. Энэ бол амьд үлдэхин төлөөх түүх. Өөрийгөө устгахын ирмэг дээрээс буцаж бусдын төлөө амьдрах утга олж дараа нь дахин ганцаараа үлдэж дахин босож ирсэн эмэгтэйн түүх. Тэр хизээж төгс нэгэн байгаагүй, гэхдээ бас хоосон ч байсангүй. Түүний дотор үргэлж асуулт байсан, шаналл байсан, бас хариуцлага байсан. Магадгүй Анжелина Жолиг онцгой болгодог зүйл нь гоо үзэсгэлэн бас алдар нэр нь биш, харин өвдөлтөөс зүгтаалгүй түүнийг нуухгүйгээр авч чадсан явдал юм. Энэ бол түүний амьдралын төгсгөл биш, харин одоогийнх нь байршил. Тэр одоо ч зам дээр явж байна, илүү дуугүй, илүү болгоомжтой, илүү үнэнч зам дээр. Түүний түүх бол хайр хэтэрч болдгийг, өвдөлт хүч болж хуурч чаддгийг, уналт бүр төгсгөл биш гэдгийг харуулдаг. Анжелина Жоли гэдэг нэр домог биш, харин амьдралаас зүгтаалгүй, уналт бүрийг давж гарсан нэгэн эмэгтэйн түүх юм а.